За. Монголын шатрын өнөөдрийн хөгжлийг ч ер нь шатрын хөгжлийн талаар юм уу? За. За манай улс ч одоо хувьсгалын дараахнаас Европч руу орж ирсэн байдаг. Тэр нь болохоор энэ эрхүүд нэг тэмцээн болсон юм билээ. Тэнд энэ Геванинж за тэр нөгөө хувьсгалын хэрэгт оролцож явсан Санжаа Жамцгүй эдгээр хоошоо явж тоглоод тэр үедээ бол Монголынхаа өөрийнхөө шатрыг бол тоглодог байсан. Тэндээс бол Европ шатрын дүрмийг сурж ирсэн. Тэгээд тэр Европ шатрын дүрм нь бол тэр үеэс эхлээд 20 хэдэн он юм дээ 30-аад оны үед юм ба. Тэгээд одоо Европын дүрмээр тоглосноос хойш албан ёсны улсын аварга явуулдаг болоод холбоотой болоод за холбоо бол 54 оны үед Давид онд байгуулагдсан Монголын шатрын холбоо. Тэгээд одоо анхны Монголын одоо хамгийн анхны их мастер олон улсын мастер бол Төдий Түмэн гэж хүн байсан. 60 гэдэг онд ер нь бол нийлээ эрчимтэй хөгжлийнх нь үе нь бол 64 оны үе гэж би бодож байна. Олимпиадад эхний 16-ад орж ирсэн байна. За Оросоос зүйлтийн мэргэжилтнүүдийг авчираад одоо шгшаваг байгуулсан. Тэр шгшавагт байсан улсууд одоо заримч байна, заримч бол болсон. Тэр шгшаваг бол Монголын шатрын хөгжилд бол асар том үүрэг гүйцэтгсэн. Онлын суур тавигдсан, суур ойлголтуудыг хүмүүс эзэмшиж олон улсын тэмцээнд оролцдог болсон, олон улсын мастертай болсон. За тэгээд олон улсын мастер үе төмөн мягмар сүрэн тэгээд ийм улсууд бол гарч ирсэн байна. За одоогийн шатрыг бол жоохон харьцуулж үзье л дээ. Ер нь бол ерөнхий олон улсын тавцан дээр ч гэх юм уу дэлхийн шатрын хөгжил бол 70-аас 80-ад оны үед бол одоо гол суур онлууд шинэ хувилбарууд онлын тийм онлын үнц нь бол тэр үед бол оргилдоо хүртэл хөгжсөн. Тэр одоо классик шатар, сонгодог шатар гэж ярьдаг. За тэр сонгодог шатрын оргил нь бол одоо гол төлөөлөгч нь дэлхийн аварга Каспаров байна. Дэлхийн 13 дахь аварга шиг санаж байна. За Гарри Каспаровыг бол одоо олон улсын тавцан дээр түн шиг хүчтэй аварга бол ховор төрнөө гэж одоо нийтээр хүлээн зөвшөөрдөг. Учир нь юм гэхдээ зэрэг бол шатарт бол стратегийн тоглолт, тактикийн тоглолт, за хуцтай шин довтлох, комбинац хийх дунд үе төгсгөлд бол техникийн өндөр ур чадвар үзүүлэх гэдэргээд одоо шатарчин хүнд байдаг шилдэг ур чадваруудыг бол гайхамшигтай эзэмшсэн ийм одоо өндөр ур чадвартай юм мундаг аварга баг. За Каспаровоос хойших дэлхийн аваргуудыг бол хүмүүс бол бас жоохон ангилж үзэж байна. Тэр нь юутай холбоотой юм гэхээр жишээлбэл Каспаров шиг одоо тийм аварга бол орчин үед бол төрөхгүй байна гэсэн зарим мэргэжилтнүүдийн санал явж идэг. Энэ юутай холбоотой юм гэхдээ зэрэг хоёр шалтгаантай. Нэгдүгээрт бол миний тэр түрүүчийн хэлсэн сонгодог шатрын классик шатрын суур онлоор бол тоглох нь бол арай өөр болцсон юм. Онлын талаас. За нөгөө талаас бол тэмцээний систем бол өөр болцсон. Халз тоглолтуудыг хийж 2-2-ороо одоо халз тоглолт хийж дэлхийн аварга болдог. За тэр нь болохтойгоо зэрэг дэлхийн аваргатайгаа тоглох эрхийг олж авахын тулд бүтэн 3 жилийн турш одоо олон бүс хоорондын тэмцээнээс эхлүүлээд халз тоглолтуудыг даван туулж яаж бүтэн 3 жилийн хугацаанд сая дэлхийн аваргатай тоглох эрх олж авдаг. За тэгээд тэрний дараагаар бол дэлхийн аваргатай одоо маш удаан хугацаагаар эхний 6 оноо авч хоцсон 6 бүхэл ажил авч ч юм уу тэмцээтэйг нэг 6 оноо авсан ч юм уу тэр эхний 6 оноо авсан хүн нь бол дэлхийн аварга болдог. Ийм тэмцээний систем байсан. Тэр өөрчлөгдөд одоогийн дэлхийн аваргууд бол тэмцээнд тоглоод тэгээд тэр тэмцээнээсээ бол төрүүлсэн дэлхийн аварга болдог. Энэ нь бол шатарчны одоо нэг чанар гэх юм уу ур чадварын түвшинд бол
тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. За тийм учраас бол одоо нөгөө аваргуудын сайн аварга муу аварга гэсэн яриа бол олон түүний дунд дэлгэрсэн байх талтай гэж. За тоглолтын байдлыг ажиглах юм бол сүүлийн үед бол одоо манай шатрын мэргэжилтнүүд ярьдаг техникийн тоглолт гэдэг зүйл бол нэлээд даван болж ирсэн. Одоо бод шийдэх бүхэл бүтэн бэрсээ шийдэх 2-3 бод дараалж шийдээд мадлах гэдэг комбинацийн урлаг гэдэг. Тэр нь бол тэр түрүүчийн тэр классик шатартаа бол өндөр хөгжсөн байсан бол орчин үеийн шатарт бол дамаажгүй одоо энэ 2010 оноос хойш шатрын олон улсын тэмцээнүүдийн их масчруудын өргүүдийг харж байхад бол тэр техникийн тоглолт гэдэг бол илүү түлхүү хөгжсөн. Нөгөө нэг юм нь бол тэр одоо компьютерийн програмаар анализ хийдэг. Тэр бэлэн анализуудыг авчирч одоо өндөр хөгжилтэй техникийн хуурдыг ашиглаж тэмцээнд хэрэгэлдэг. Ийм байдлууд нь бол түрүүчийн тэр сонгодог шатрын масчруудын тоглолтоос бол орчин үеийн шатарчдын тоглолтыг бол өөр болгосон байна. За онлынхоо үед бол нэмээд хэлчихэд бол сая хэллээ техникийн тоглолт нь түлхүү болцсон байна. Тэр гоё уран сайхан нүдлүүд нь бол алга болцсон байна. Ур чадварын төвшингээр ярих юм бол за нэг тийм зөрчилтэй юм л би ярих гэж байна. Ер нь бол түрүүжийнх нь бол дараагийнхаа үеийг жоохон сулхан гэж хэлээд идэг. Тэгэхээр бол тиймэрхүү байдал бол ерөнхийдөө ажиглагддаг. Тийм. Гэтэ өгчөж байгаа. Бидний мэдэхгүй маш олон зүйл шинээр гарч ирсэн. Зарим гараануудыг бол хэрэглэхийг бидний тоглож ирсэн зарим гараануудыг бол хэрэглэхээ болсон муу байна гэдэргээд бодвол тэр нь эдэн жилийн дараагаар дахиад хэрэглэгдэх байх гэж би боддог. За тэгээ ер нь бол олон зүйл ярьж болж байна. Тавчхандаа миний зүгээс юм байна. Таны зүгээс олон улсад болоод тэмцээний оролдоонд оролцож ирсэн тухайга та ярьж байна. Олон улсын тэмцээнд чи би ч одоо сүртээнийх оролцож байгаагүй. Яг нь 90 онд энэ мастер C хот дээр нэг тийм евро явсан юм. Тэгвэл ер нь хамгийн анхных нь бол 80 онд би Москвагийн Олимпиад явж дэлхийн 3 аваргатай зэрэг тоглолтод оролцож байсан. Дэлхийн аварга антуулыг тэр үеийн дэлхийн аварга антуулыг Карпов за Гарри Каспаров бол надад чацсан юм байна. Дэлхийн аварга болоогүй байсан. За тухайн үеийн одоо мундаг дэлхийн өмнө дэлхийн 15 жил дэлхийн аваргын цолгон болж байсан Михаил Моисеевич Ботвинник гэдэг 3 дэлхийн аваргатай тоглож байсан. Каспаров хожигдож Ботвинниктэй тэнцэж Карповыг хожиж байсан. Энэ бол 80 оны явдал. Би 9 дугаар ангийн сурагч байсан. Анхны явалт нь бол тэр юм. За 85 онд бол дэлхийн залуучуудын их нааданд мөн явж бас тийм зэрэг тоглолтод дахиж нөгөө дэлхийн аваргуудаа тоглож байсан. Энэ хоёр үйл явдал бол хоёулаа Москвад болсон үйл явдлууд. За 90 онд бол 91 онд жил гаруй ч юм уу онд амжаад мастер C их баттай хамт Европын тэмцээнүүдээр явж бид нар чинь нөгөө 91 онд чинь нийгэм солигдоод нөгөө хаалттай зэчим нээлттэй болон чөлөөтэй явж эхэлсэн тэр үе шүү дээ. Тэгээ одоо нөгөө бадарчлах гэдэг юм уу тулайчлах гэдэг замаар тийшээ явж нэлээд олон 5-6 тэмцээн тоглосон. Тэнд тоглож ирсэн мундаг мастеруудаас Германы олон улсын мастер Йоф Тэринго Болгарын их мастер эдгээр улсуудад тоглож ирсэн санаж байна. За өөр сүүлд бол 98 онд би шатрын холбооны нарийн бичгийн дарга хийж байхдаа Монголын багийн ахлагчаар явж Олимпийн багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. За товчхон ийм л түүх байна. 88 онд улсын аварга болсон. Таны шав их мастер Хатанбаатарын талаар та ярьж өгч. Та хоёр яаж анх багшаа болоо? Хатанбаатарын тухайд ярих гэдэг зэрэг нөгөө Монголын шатрын түүхтэй бас холбоотой 2-3 юм хэлэхгүй болохгүй санагдаа явчлаа. Монгол улс их мастертай болно гэдэг зорилгыг бол аль 64 оны баха сайд нарын зөвлөлийн дарга самбуугайн тийм тогтоол байдаг санаж байна би. Монгол улс их мастертай болох цаг болжээ гэдэг. Тэр үеэс тийм их мастертай болох зорилт тавьсан юм байна лээ. За дараагийнх нь улс төрийн баримт бичиг гэх юм бол 91 онд Монгол улсын шатрыг олон улсын тавцанд гаргая. За мөн одоо олон улсын их мастертай болъё
гэдэг асуудлыг Монголын шатрын холбооны дараагаар их хурлын гишүүн дэд үтсийн үйлдлийн сайд Санжаа Сүрэнгийн зориг гэж хүн ажиллаж явах үедээ бол тийм бас тогтоол байдаг. Тийм бичиг баримт, түүхэн бичиг баримт энэ хоёр бол ер нь бол төрөөс тавьж байсан бодлого гэж хэлэх гээд тэрнийх нь баримт бичиг нэнэл гэж би ингэж ярьж байгаа юм. Ард түмэнч өсчөөс их масртай болохыг бол шатрыг бол маш хүндэлдэг ард түмэн. Тэгээд одоо энэ төрийн бодлого дээрээс манай шатар зохион байгуулагчдын зүтгэлтнүүдийн зорилт үйл ажиллагааны үр дүнд бол одоо 96 онд анхны олон улсын их масрын балаах тэмцээн болсон. Тэр тэмцээнийг зохион байгуулахад бол би оролцоог өөр хүмүүс манай олон улсын масрын чигцэн байдлаар оролцож Хатанбаатар анхны их масрын балаа авсан байдаг. Тэгээд 99 онд тэр үед би шатрын холбооны нарийн бичгийн дараагаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотод одоо цагаан 99-д олон улсын тэмцээн зохион байгуулж тэнд 2 дахь балаа авч Хатанбаатар маань бол Монголын анхны олон улсын их маср болсон. Зөвхөн хувь хүний хувьд танилцах хэдэр гэдэг юм уу багш болох гэдэг тал дээр бол өмнө нь ч одоо тоглолцоход байсан милээс тоглоод клубүүдээр таарлтна. Ер нь бол өөрөө бол ирж над санал тавьж байсан. Их маср болмоор байна. Нэг баалтай. Одоо ингээд энийг 2 дахь балаа авахд бол та багшаар ажиллаач гэж санал тавьж байсан. Тэр хүсэлтийн дагуу багш нь болж ажилласан юм аа.